За сайн байна уу? Онлайн сургууль зуршлын төгс эрхлэн төлөөлж би Момшогийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор Японы засгийн газрын тэтгэлэгч шалгалт буюу Момшо шалгалтын 2019 оных нь материал их сургуулийн физикийн бодлого 1-2 гинэ. За жижигхэн бөмбөг 50 байсан юм байна. Тэнгүүтээ доошгоо унах юм байна. А шөндрөөс доошгоо унлаа гинэ. Тэнгүүтээ шалан дээр ойх юм уу? Ойх юм байна тий, олон дахин ойх юм байна. Мөргөлдөөний сэргэлтийн коэффициент бөмбөг болон шал хоёрын хооронд y гэдэг тавьчих. Тэнгүүтээ өгдүүлээ. Үндийн хүчний хурдталыг g-гээ тавьчих. За тэгвэл болохоор n болон n-тэй нэмэх нэгдэх мөргөлтийн хооронд хамгийн ихтэй ямар өндөр төрөх вэ гэсэн юм байна. За ер нь бол яах юм? E тэнцүү те. Кинетик энерги, потенциал энерги тийм үү? Бэйшлээс хамаарсан энерги болохоор потенциал энерги шүү дээ. За потенциал энерги нь болохоор mgh гэдэг. H өндөртөөс 50 байсан бөмбөлөг бол mgh л байгаа тийм. За тэгээд ийм байснаа эндээс H өндөрөөсөө унлаа гэхээр энэ өндрийнхөө энергийг хурдны энерги болгоо тийм үү? mv квадратыг ухаан 2 болгочих юм бол v тэнцүү m-ийн дараа ичаар хязгаар 2g шүү. Тэ газар ингээд А шин дээр яваад эрэхтэй болохоор энэ дээр mv хурдаар мөргөнө. Тэгээд хэрвээ мөргөлдөөний сэргэлтийн коэффициент нь 1 буюу абсолют уян харимхай мөргөлт байсан бол уул ингэж буучаал буцаж дэшээ яваал ингээл яах юм. Яг А шин дээр хүртлээ ингээд буцаад яваад байгаа шүү дээ тийм үү. Тэгсэн чинь амьдрал дээр болохоор тэгдэггүй. Яг үлээ агаарын эсэргүүцэл байгаа эсвэл шалан тодорхой хэмжээний энерги шингээж авдаг энэ бөмбөг нөрөө яах юм агшдаг юудглээ деформацлдаг тий агшдаг сундаг энерги гэдэг энергиудын шингээж авсаргаад энийг алдсараад яах юм явсаргаад бол нэг ингээд унтрах хэрэгтэй шүү дээ. Сонсоо тэрний төлөө мөргөлдөөний сэргэлтийн коэффициент оруулж ирсэн юм байна. За мөргөлдөөний сэргэлтийн коэффициент гэдэг нь болохоор y тэнцүү гэж жаад ингээд тавьчих. Хасах тэмдэгтэй v2 дашаас хасдаг нь v1 даш. Хуваахна гэж жаад v2-аас хасдаг нь v1 гэсэн. Ийм юм байна. Нэг би ингээд ишгээ яах юм v1 хурдтай нөгөөт нь болохоор энэ шиг ингээд v2 хурдтай явж ий те. Тэгсэн чинь v1 нь болохоор v2-оос илүү хурдан юм байна л та тийм үү. Hodноос нь гүсчээрээ мөрөгч шүү дээ тийм үү. За мөргөлцснийхэн дараа яасан бэ гэсэн чинь болохоор нэг нь ишгээ v1 даш нөгөөт нь ишгээ v2 даш гэсэн. Тэ өөр юм хурдтай болчлоо. Тэгвэл тэр энэ мөргөлдөөний хувьд те мөргөлдөөний сэргэлтийн коэффициент y тэнцүү гэж хагаад ингэж тодорхойлогддог. За нэг юм бичдэгэ гэж. Манай бодлогын хувьд яах вэ гэхээр болохоор ишгээ яхин за газар хийж мөрөгтэй болохоор mv хурдтайгаа тийм үү? Энэ v хурдаараа. Энэ v хурдаараа ирээд мөрөглөө. Шал өөрөө ямар хурдтай байсан гэхээр чинь шалны хурд болохоор байхгүй сте. Тэгэхээр би эндээс v2-ыг нь бол 0 болгочих гэсэн үг байхгүй. За мөргөлдсөний дараа болохоор энэ чинь яхин нөгөө тишээгээ v1 дашаараа яваад өгнө. Энэ хоёр дахь нь болохоор v2 дашвал 0 хэвээрэл шүү дээ. Шал ерөөсө хөдлөхгүй сте. Тэр хурдууд нь 0 0 байхгүй. Тэгэхээр энэ дээр бол e тэнцүү хас тэмдэгтэй гэснэ. Юу гэдэг вүлээ? Хасах v1 дашин дээр юм уу? Доор болохоор хас тэмдэгтэй v1 нөх гадна. Эдгээр нь уртлууд нь болохоор 0 0 байхгүй энэ ч байх болчихтой. За би энэ дээр болохоор дахиад нэг юм их гэдэг. Энэ дээр би болохоор v1-ийн хурд v2-ийн хурдыг ийш нь аваад v1-ийн даш v2-ийн дашийн хурдуудыг ийш авсан шүү дээ. Бүгднийг нэг чиглэл дээр авах гэдэг байхгүй. Нэг тийм хурдны нэг чиглэл аваад энийг эрэг хурд гэдэг нөгөө тийш арчин болохоор сөрөг хит хурд гэж бичдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр болохоор энийг доошогоо хидлээ v гэж авчих юм бол энэ дээр тэгвэл нөгөө тийшгээ ойгоод те доошоош мөрөгчөө дээшгээ буцаад аваад явна шүү дээ. Энэ хурдыг тэгвэл болохоор хасгаар тавьдаг хөө. Ингээд тавьчихаар энэ дээр болохоор e тэнцүү за хасах байсан. Энэ дээр болохоор би нэг хасах v1 даш гэж тавьдаг хөө гэдэг байгаа. Тэгвэл тоонууд дээр нэг хасны үний зэрэг гараад ирчихнэ гэсэн үг. Энэ дээр болохоор v гэрээ байж гэх те. За энэ хасахын настай байхгүй болно. Энэ хасахыг болохоор энэ настай байхгүй болгоч те. Бүгдээрээ үржих хуваахтал юм чи хасахын нэмэх гэж байхгүй болоод энэ дээр болохоор v1 дашыг хуваах нь v. За одоо эндээс v1 даш тэнцүүгээд олцохоор энэ v-ийг нөгөөд чинь өрчиж өгөөд тийм үү. e v болчихгүй. Энэ болохоор ерөөсөө 0-аас 1-ийн хооронд ямар нэгэн тоо байгаа тийм. Тэнгүүд болохоор ирж мөрөгчөөд тэрнээсээ арай жоохон хурдтай л тийм үү. 0-аас 1-ийн хооронд тоогоор үрчиж багассан шүү дээ тийм үү. Арай нэг жоохон хурдтай болж буцаж байгаа л тэгэхээр яхаа арай бага өндөрт гараад тэгээ юм жоохон доошлоод яваад байна л гэсэн үг. За тэгээд яах юм. Анх болохоор mg h нэрхтэй байсан юм байна. Тэрнгээрээ mv квадратыг баах нь 2-ын үлээ кинетик энерги потенциал энерги кинетик энерги болгож хувирна. V тэнцүү язгуур дор 2g h хурдтайгаар ирж мөрөглөө. За мөрөгсний дараа болохоор v даш гэдэг те. Яхаа ev болцсон шүү дээ тийм үү. E гээд ямар нэгэн 0-аас 1-ийн хооронд тоогоор энийг үржээд ингээ багасгацсан байгаа. За ийм хурдтай юм чинь буцаад дээшгээ явахаараа болохоор дахиад адилхан яхаа mv1 дашийн квадратыг багна хоёр те. Ийм кинетик энерги буцаагаад потенциал энерги болгоод mg h даш гэж хөө. Ийм өндөрт гарнаа бичээ те. Анх болохоор h өндөрөөс буусан. Одоо болохоор эхний мөргөлийн дараа болохоор ийшгээ буцаад h даш дээр ирнэ гэж. Тэгэхээр яах нь тэнцүү m-ийг хувааханд 2 энэ v-ийг чинь болохоор энийгээ буцааж авчираад квадрат төвшүүлж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр e чинь язгуурын гадна байсан юм чи e квадрат болох гэдэг байхгүй.
Тэгээ 2G А-шиг нь тавьчих. 2-ыг нь 2-ын дараа хийчих. Өөр яг уу энэ AMG2-ыг нөгөө талынхаа энэ AMG-ийн дараа хийчих. Тэгэх юм бол А-ш тэнцүү E квадрат А шиг байна. Ерөөс нэг удаа мөргөлдлөө гэх юм бол урталтаа E квадрат гэх юм багаснаа л гэсэн. Энэ одоо 0.9 гэсэн нэг тоо байлаа гэж бодоход тийм үү? Яхан доошогоо 1 м/сек илээ доошогоо 10 м/сек хурдтай ирж мөргөхөөрөө буцаад дээшгээ явахдаа 9 м/сек болдог ч юм уу. Тэгээ хурд нь болохоор нэг ширхэг игээр багассан шүү дээ. В даш тэнцүү EV гэж. Өндөр нь болохоор тэгсэн чинь А даш тэнцүү E квадрат А гэхээр яхаа 10 м өндрөөс унсан байсан бол тэр бол одоо 0.9-ийн квадрат гэх юм гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 8.1 м хүртэл буцаж өснө гэсэн үг тийм. За тэгээд яхаа нэг мөргөөд яхаа E квадрат болох юм байна. Хоёр дахь мөргөх юм бол дахиад яхаа ингэхээр A2 даш тэнцүү E квадрат A даш гээл дахиад E квадрат гэснээр буцаад E квадрат A болчихно шүү дээ. Тэгэхээр E-ийн тэгвэл 2-ыг үржид нь 2 ааш ч юм уу тий. Ерөөсө 2 зэрэгээр нэмэгдээд нэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр n удаа мөргөлдлөө гэх юм бол n удаа мөргөлдсөний дараа тэгвэл яхаа E-ийн 2n зэрэг ааш. Анхны өндрийн бол E-ийн 2n зэрэг дахин байх нэ. Гээд эндээс хариугаа харахаар E-ийн 2n-т гэдэг нь энэ шүү дээ. Тэгээд n болон n дээр нэгдэх мөргөлдөөн гэсэн юм чинь 2n-ээр энийг сонгоч. За өгнөд гэхээр юу юм анх 50 байсан, доошоо унсан, ааш өндрөөс ойсон олон дахин байх юм. Мөргөлдөөний сэргэлтийн коэффициент болохоор хасах тэмдэгтэй V2 даш хасах нь V1 даш хуваах нь V2 хасах нь V1 байгаа. Тэнгүүтээ шалчин 50 байх юм чинь ханчин 50 байх юм чинь энийг 0 тий. Өөр болохоор юу байгаа лээ. Конвеншн урталж тэр чих. За нэг лайн байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.